Одоо нэг баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх гээд Монгол хүн орлоготой болох гээд Монгол хүн баялагтай эзэн суух гээд Монгол хүн хийж бүтээдэг болох гээд Монгол хүн хаанаас ч асуухгүй шийдвэр гаргах болоод ирэхээр ингээд заскаараа тоглодог. 96-аас 2000 онд 4 засгийн газар огцорсон. Нууцаар санал хураадаг байсан. Тэнийг болиосон. Тийм учраас нууцаар санал хураана гэдэг бол хуйлдаан л гэсэн үг. Итгэл үнэмшил байхгүй гэсэн үг. Тэгээ энд байгаа эрхэм гишүүдээс сануулж хэлэхэд бид яг энэ эндэр дээр тангараг өргөхдөө аль нэг намын дүрмэн дээр гараа тавьж тангараг өргөөгүй шүү. Бид нар Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын төрийн туганд Монголын ард түмний эрх ашигыг дээдлэнэ гэж тангараг өргөсөө. Тийм учраас энэ тангаргаа санаад энд шийдвэр гаргах эрхэм гишүүд төрийн түвшинд нэг удаа Монголоо бодож шийдвэр гаргахыг уриалж байна. За баасан дөрж дарга ажлын хэсгийн 1-р микрофон аваад энэ гишүүдэд энэ үндсэн үйл зөв тайлбарлах тал дээр анхаарахгүй бол бас буруу тайлбар ойлголтууд яваадах шиг байна. 44-р зүйлтэй холбоотой. За ажлын хэсгийн 1-р микрофон. За баасан дөрж гишүүдийн асуултанд хариулъя. Түрүүн бас сайн зориг гишүүн бас энэ асуудлаар дурдсан. Тэгэхээр түрүүн сайн зориг гишүүний хэлсэн зүйл бол энэ үндсэн хуулийн 27 дугаар зүйлд ерөнхий зарчмыг тусгасан байна. Улсын их хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ үндсэн хууль бусад хууль заасан эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулнаа. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг сая би уншлаа. За ер нь ерөнхий сайдтай холбоотой ерөнхий сайдыг чөлөөлөх өөрийн хүсэлтээр огцруулах, итгэл үзүүлэх гэсэн 3 асуудал байгаа. За өмнө нь бол ерөнхий сайдыг бүрийн эрхийн хугацаанд дуусгахаас өмнө 4 удаа чөлөөлөх асуудал яригдчихсэн. За бүрийн эрхийн хугацаа дуусгахаас өмнө 5 удаа огцрох асуудал яригдж шийдвэрлэгдэжсэн. За тэгэхээр энэ яг дэгийн тухай хууль заасны дагуу энэ чөлөөлөх огцрох хоёр асуудлыг бол илээр санал хураан шүү гэдэг дэгийн тухай хууль дээр маш тодорхой заасан байгаа. Харин итгэл үзүүлэх хэсэг асуудлыг илээр хураана гэж заагаагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол чуулганы хуралдаан болон байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүд нь олонхоороо нууцаар хураах уу, илээр хураах уу гэдгийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Сая бол төрийн байгуулалтын байнгын ороо үдээс өмнө хуралдахад яг энэ үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн зарчмын дагуу гормын санал гаргаад төрийн байгуулалтын байнгын орооны гишүүний олонхон дэмжиж нууцаар санал хураалт явагдсан. Тэгэхээр энэ дээр бол үндсэн хуулийн ямар нэгэн зөрчилтэй зүйл бол байхгүй болов уу гэж бодож байна.